Энэ удаагийн дугаараар хаахцах алдах сэтгэл зүйн талаар сэтгэл зүйн зөвлөгч нэг туяатай ярьсан байгаа. Харилцаа, эд хөрөнгө, ажил карьераас ахуулаад үйл хавцал хүртэл энэ алдах сэтгэл зүйн үед хүн ямар байдаг? Иргэн тойрны хүмүүс нь яаж харьцах ёстойг? Үүнийг хэрхэн хүлээн зөвшөөрч, хэрхэн идэх вэгээд маш чухал сэдвүүдийг хөөрөнсөн подкаст боллоо. Гол сэдвтэ орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Intel-ийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. Univision болон Look TV-ийн хэрэглэгч нартаа мэдээлэл өгөхөд таны дуртай Netflix-ийн контент яагаад бидний IPTV дээр байдаггүй гэж давтаж байна. Учир нь стриминг үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэгчээ алдахгүй тулд өөрсдөө original контентуудаа бүтээж, өөрсдийн суваг дээр байршуулдаг. Бүрийн контентууд зөвхөн бүрийн Universe-ийн суваг дээр байдгийн нэгэн адил Netflix-ийн Squid Games зөвхөн Netflix дээр, Nomadia Pictures-ийн Тэнгисийн эрэг зөвхөн Univision Look TV дээр байдаг. Сонирхолтой факт дуртахад Friends сурлын эрхийг Warner Media тангаар эзэмшихийн тулд жилийн 100 сая долларын гэрээ ээж. Тэгэхээр та энэ зурлыг харамсалтайгаар Монгол дээр үзэх боломжгүй байх нэ. Ингээд гол сэдвтэ орцгоё. За бүгдэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Бүрийн University ээлжид подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар сэтгэл зүйн зөвлөгч Инхтүү агчтай ярилцахаар ирсэн байна. Тэгээд юун төрөнд өрлөө маань хүлээж авч оролцож байгаа маш их баярлалаа. Урьж оролцуулж баярлалаа. Инхтүү агч маань болохоор манай цацаа гэдэг сэтгэл зүйч найз байдаг. Тэгээд манай сэтгэл зүйч найзын сэтгэл зүйч гэхлээр айгуу тийм ихтгэл төрхөөр маш хэрэгтэй сэдв ярьж чадах байх гэж бодоод урьсан байгаа. Тэгээд өнөөдрийн ярианы гол сэдв маань болохоор англиар бол grief гэж байгаа. Энэ нь бол ахцал, ер нь бол бүх төрлийн савлтыг илэрхийлдэг үг нэшил гэж би ойлгож байгаа. Гэхдээ энэ талаар төдийлөн бас Монголд энэ сэдвийг гүнзгийрүүлж ярьдаг хүмүүс айгүй цөөхөн юм байна гэж би ойлгосон. Тэгээд дээрэс нь энэ grief гэдэг үг маань өөрөө бас монголоор орчуулахаар ингээл айгүй олон төрлөөр орчуулагдаад байдаг учраас эхлээд анхааруулж хэлэхэд тодорхой хэмжээ нөгөө монгол хэл дээр орчуулагдахгүй grief гэх мэт жишээний үгнүүдийг бид хоёр болохоор аль юу одоо англи нэр томьёог нь ашиглаад тэгээд ярих байх. Эхлээд танаас асуумаар санагцсан асуулт нь болохоор ер нь энэ grief гэж яг юу юм бэ? Grief-ийг одоо англи дээр хэлэхдээ attachment одоо pain гэж хэлж байгаа хгүй. Тэр нь энэгшил холбоосын өвдөлт буюу яг хүн болон амьтан амьд харилцаанаас хоорондоо ингээд гоё энэгшил холбогддог байна л да. Яг тэр үес халгагдах ч юм уу ингээд тасрах үед одоо яг хүн дотор үүсэж байгаа өвдөлтийг тэгж нэрлэдэг байна. Зөв. Таныг бол тэр илүү энэ тал руу мэрэгсэн гэж би ойлгож байгаа. Зөв. Швейцарт сурч байгаа. Мэрэгсэн гэхээсээ илүүтэйгээр ер нь яг grief-ийн юу гэдэг тусгай одоо тренинг айгүй ховор байдаг хгүй юу. Би болохоор ерөнхий сэтгэл судлалт одоо сэтгэл зүгээр сурж агаад өөрийн маань амьдрал дээр амар том гарч ирсэн зүйл нь grief байгаад тэгээд тэрнээсээ өөрөө яг сайн гэхүү гүнзгийрүүлэн судлаад тэгээд одоо яг grief-ээр чиглээд ажиллаж байгаа хүмүүсийн одоо яг сургалтанд хамрагдаад тэгээ явж байгаа гэсэн. Зөв. Энэ дотор түрүү миний хамгийн ихэнх хэлсэн шиг айгүй олон төрлийн одоо салтууд байдаг гэж байгаа шүү дээ. Тэр талаар та жоохон дэлгэрэнгүй яриад өгөх үү? Тий, одоо grief гэдэг хаар ууг хашуугээ монголоор ярьчихаар зөвхөн энэ хөл хацалтай холбогдчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд англиэр grief гэдэг ярангууд бүх төрлийн одоо хагацаад одоо алдагдал тэр зүйлүүдийг оруулдаг. Тэр нь нэгдүгээр хамгийн чухал нь угаасаа ингээ хайртай хин нэгэн хүн нас барахад угаасаа хамгийн том grief үүсдэг. Дараа нь бол гэр бүл салалт байна. Тэгээд зөвхөн бас хосуудын харилцааны салалт байж болно, найз нөхөрлийн салалт байж болно. Тэрнээс гадна бас ингээд эд зүйлс одоо алдах, эсвэл боломж алдах эсвэл гинтийн бас нөгөө эрүүл мэндэ алдах гэх мэтчлэн ингээд танд үн цэнтэй таны хувьд яг үн цэнтэй байгаа зүйл ямар нэгэн зүйл үгүй болоход үүсэж байгаа. Тэр ийм олон төрлөө дотор ингээд төрөлхөө ингээд ийм том одоо сэдв байхгүй юу. Тэгээ тэн дээр яг одоо юу гэдэг мэдээж хайртай хүний алдах тэр алдалт бол маш том учраас одоо бидний амьдрал нөлөөлөх нь өөр. Одоо тэгэхээр яг grief гэж яг ийм гэдэг одоо оновчтой одоо тодорхойлолт байхгүй. Тэгээ grief бол ингээд дэлхий дахин энэ амар тийм universal ойлголт байхгүй бүх дэлхийн ингээд хаа нэгтэй хүмүүс ийм зүйлтэй одоо тулгардаг. Гэтэ энд ингээд эргээд хандах хариу үйлдэлүүд нь ингээд хүн болгон өөр байдаг. Тэгээ өөр үе шат байдаг. Энд соёл одоо тухайн соёл нөлөөлдөг одоо ингээл одоо маш олон зүйлүүд ер нь ингээд grief яг өргөлж хандхад ингээд нөлөөлдөг зүйлсүүд байдаг. Тэгэхээр ингээд маш олон төрөл ингээд өргөн хүрээнд авч үзэж ярьж байгаа гэсэн үг тийм байна.
хамгийн сүүлийн миний гриф дээр хамгийн ихэн саанд орж иж байгаа нь болохоор өмнө жил X-с алсан байхгүй. Тэгээд за тэр үед ингээд өөр төрөө одоо гарсан юу гэдэг тийм сэтгэл зүйн ингээд шинж тэмдгүүд бодохоор за жишээ нь ингээд нөгөө нэг төлөвлөсөн байсан бүх зүйл ингээд байхгүй болоод нэг тийм хоосорч байгаа шинж тэмдэг бас хүн болгонд гарч ирдэг байх. Тэгээ бас тэр үед тэгчхэд яадаг байна гэдэг ч юм уу тийм харамслуудаас айгүйх гардаг юм шиг байна. Зөвхөн өөр төрөө бодоход тийм нийтлэг шин чанарууд ер нь юу байдаг вэ? Айгуу сайн анзаарсан биз дээ гэж бодож чинь. Тийм тэгэхээр яг ямар ч төрлийн гриф үүссэн бай. Ер нь 3 тэр тусмаа яг 2 зүйл айгуу чухал байгаа гэхгүй. Тэрний яа тэгэхээр хүнд ер нь харуулсал үүсдэг. Одоо яг чи хэлж итгэчихгүй яав та гэд. Энэ харуулсал үүсэх үед юу болдог гэхээр зэрэг харуулслын цаана өөрийгөө буруутгал тэг ингээд бас давхар орж ирдэг. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор зэрэг хоёр дахь нь болохоор нөгөө хүнд гомдол байж болно тий. Одоо үзэн ядалтч байж болно тий. Тэгээ энэ нь зүйл нь яадаг гэхээр зэрэг нөгөө одоо талын хүнийгээ бас одоо их буруутгал орж ирдэг. Тэгээ энэ хоёр яг сэтгэл зүйн энэ хоёр асуудал ингээд амар одоо яг grief process одоо recovery гэж нэрлэдэг байхгүй яг ууг шугаас хэрхэн одоо яг зүгээр туулж давж гарах вэ гэж байгаа үйл явц донд яг энэ хоёр сэдвээр хүмүүс бүр ингээд наривчлан ажиллах нь хамгийн одоо үр дүнтэй байдаг. Тэгээ гурав дахь нь яг юу руу орж ирдэг вэ гэхээр зэрэг ер нь бол нэг тийм хүлэн зөвшөөрөөд одоо яг энэ минь одоо буруутглаа, өөрийгөө буруутгах байгаа, тухайн хүнээ буруутгах байгаа, харуулслаа, тий эсвэл үзэн ядал гомдол энэ болгон чинь яг энэ хацлын дараа энгийн одоо яг зүйл юм байна гэдгийг ойлгоод яг тэр процесс дундуур яваад тэгээ яг grief recovery буюу яг гашууныг тэр яг хийх үед яа болдог гэхээр зөв хүн ер нь талархал дээр буцаж ирдэг. Хүн ингээд ямар нэгэн байдлаас окей би одоо ингээд хараасаад өөрчилж чадахгүй юм байна. Эсвэл гомдоод үзэн ядлаа гэдээ юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Тэгэнгүүт одоо яг юу болж байгаа гэхээр нөгөө тэр харилцаан дундаас чамд одоо гоё байсан, сайхан байсан тэр тусламжууд руу эргэж ирээд тэндээс сурсан зүйлээ яагаад шиг гоё тусламжаа авч үлдээд тэгээд ерөнхийдөө нэгсэндээ нөгөө өргөжлүүлээд явах нь яг одоо грифэс гэхүү одоо бүрэн эдгэрж байгаа гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр яг эхний тэр хоёр том тэн дотор чинь ингээд маш олон одоо сэтгэл хөдлөл, emotion, мэдрэмжүүд орж ирдэг. Тэгэхээр ийм хоёр том юу байгаа. Бүлэг одоо сэтгэл зүйн одоо хямрал үүснэ гэхүү. Тийм. Нэрээ тийм байна. Би бас яг одоо X-тэй уучлаарай гэж хэлэхэд яалч хамгийн ойрын жишээ байгаа болохоор энэ талаар яриад байгаа шүү. Талархах сэтгэл яг төрсөн үед би бас яг тэний яриан дээр л өөрөө анзаарлаа л да. Би юу гэдэг яг тэр мөчөөс хойш нэг тодорхой хугацааны дараа яг тийм талархах сэтгэл төрж эхэлсэн бохгүй. Тэр нь юу юм бэ гэхээр би яг ингээд single болоод тэгээ single болсон энэ амьдрал маань өөрөө ингээд тийм айгүй joyful буюу хөгжилтэй, зугаатай айгүй олон амжилт зүйлтэй илүү эрхчлөөтэй байгаа юм байна гэдэг тэр мэдрэмж ороод за баг ингээд салсан миний хувьд айгүй зүгээр байсан юм шүү гэдэг нэг бодол төрж ирээд за салахгүй байсан гэсэн би стил айгүй аз жаргалтай байх. Салсан одоодсан айгүй тийм аз жаргалтай байгаа юм байна гэдэг тийм хоёр мэдрэмж ингээд хослоод төрж ирсэн. Тухайн үедээ би за ер нь ингээд тэндээ ингээд цэг тавиад болцсон юм байна гэдэг мэдрэмж төрсэн байхгүй. Тэгээд хамгийн сүүлийн бас нэг шууд таны ярианаас орж ирсэн нэг жишээ болохоор тийм том сэдв бишсэн би нэг мөнгө жоох алдсан байхгүй. Бас нөгөө attachment гэдэг зүйлтэй холбогдож орж ирэх. Тэрний юу юм бэ гэхээр би виз apply хийгээд тэгээд тухайн визийг сайтыг би өөрөө судалгаа хангалттай хийгээгүйгээс болоод айгуу тийм өндөр шимтгэл авдаг одоо аль биесний бус сайтаар би виз аваад тэрнээрээ би нэг $120-30 Монгол мөнгөөр нэг 400-500 мянган төгрөг алдаад тэгээ дараа нь тэрийг ухаарсан үедээ бас нэг тийм алдах сэтгэл төрж байгаа шүү дээ. Гэхдээ тэр үед юу гэж бодогдсон бэ гэвэл за би ирээдүйд одоо юу гэдэг юм судалгаа хангалттай хийгээгүйгээс болоод бүр илүү их мөнгө алдах тэр эрсдлийг одоо ийм нэг $100-оор ингээд сурж байгаа юм байна гэдэгтээ нэг шууд талархсан гэх юм уу. Тэгээд ирэхээр хүн нөгөө нэг тэр өмнөх нь надаас одоо ингээд сэтгэл зүйн тэр илүү хэцүү зүйлүүдийг айгу урдан даван туулдаг юм болов уу гэж бодсон. Тэгэхээр энэ бүх одоо хацал гэдэг зүйл дээр ер нь түрүүний талархах гэдэг стейж рүү ороход хүнд ер нь юу хамгийн их тусалдаг юм бэ? Цаг хугацаа. Тэгээд бас нээлттэй байдал. Энэ одоо юу гэдэг
харуулсаж байгаагаа, үзэн ядаж байгаагаа, гомдолж байгаагаа, тэгээ уур хүрж байгаа тэрийг ярих ерөөсөө буруу зүйл биш байхгүй юу? Чи энийг илүү ярих тусам, энийг гадагшлуулах тусмаа чи энэний дотор одоо шин зүйлсүүд бий болоход орон зайг үүсгэж байгаа гэсэн үг. Нэгсэндээ чи өөрийгөө буруутгах байгаа, харуулж байгаа зүйлээ дотроо л тэгээд ах юм бол тэр чин дотроо л байна. Хүн юу байгааг тэрийгэл гаргаж тавьдаг, тэрийгээрээ л байдаг тий. Чи энийг гаргах тусам тий энийг ингээд олон хүнд хуваалцах тусам, ярих тусам тий уйлмаар ойлгох тусам нэгсэндээ процесс хийх тусам гэж ярьдаг байхгүй. Чи ингээд дотор чи ингээд хоослогдоод ирэнгүүт бас энэ тархины үйл ажиллагаатай ч хүртэл холбож их ярьдаг байхгүй. Тэгэнгүүт яг хүнд ингээд одоо юу илээ тий. За би ингээд уучлалчлаа. Одоо юу илээ гэж бодох. Одоо орон зай үүсдэг гэхүү. Тэгэхээр тэгэнгүүт ингээд талархах нөгөө өнцгөөс харах боломж олж эхэлдэг гэсэн. Тэгэхээр хамгийн зүйл миний одоо хэлдэг зүйл нь нэгдүгээрт битгий яар гэхдээ нөгөө талаараа өөртөө яг бүр чин үнчээр яг ямар байгаагаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөөд бас яг ямар байгаа ярмаар, уйлмаар тий тэрийг хийх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яадаг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө юм хацал грипп ямар байдаг гэхээр зэрэг бид нартэй яг стресстэй адилхан үүсдэг байхгүй. Стрессийн одоо тархинд болохоор яг энэ яг стресс шиг яадаг байхгүй. Тэгээд амигдала энэ тэр яг стрессийн гормон одоо релиз болоод тэгэнгүүт хүмүүс болохоор стресс хүмүүс яаж ханддаг гэхээр зэрэг дөрвөн төрлөөр ханддаг байхгүй. Нэгдүгээрт болохоор зүгтах, үгүйсгэх, fight одоо нэг буцаага тэмцэхтэй ийм зүйл. Тэгэнгүүт ингээд ирэнгүүт хүмүүс маш хурдан аргалах систем одоо нөгөө хэрвээ зүгтах юм бол одоо гэдэг шууд доошоо дараал тий тэр грифт нүрт толохгүй за одоо би зүгээр гээл тий ингээл хүчээр ингээд доошоо дарна нөгөөх нь болохоор ерөөс нүрт толохгүй өөр юмар аргалаа л ингээл яваад байна аргалаа л ингээл яваад тий ингээд завгүй болох гал тий нөгөөх нь болохоор юу гэдэг fight тэмцэхэнтэй ингээд бас айгуу survival тий тэр тэмцлийн ингээд юу activity болонгууд бүр дахиад стресс нэмэгдээд ингээд бүр тийм нэг tension үүсээд тий ингээд бүр ингээд хэцүү болдог. Тэгэхээр яг тийм нэг зүгээр амар одоо хэлмээр нормал зүйлээ энэ чинь амар хэвийн зүйлээ тий бид нар одоо ийм яриа байна л да одоо ингээд хоёр хүүхд үерхэд ч юм уу хосууд байж байгаа салчингууд ингээд салтыг ингээд нэг тийм одоо сүртэй юм гэдэг ч юм уу тий ийм хандлагаар ханддаг одоо сайн хүн олдно гэдэг ч юм уу өө чи залуу байна тий юу гэдэг дараагийн боломж энэ тэргээд мэдээч хэрэг тэрийг үүсэхгүй. Гэтэ яг одоо энд юу болоод байгаа энэ дээрээ анхаарад энэ хагцал тий энэ салтан чамд яаж нөлөөлөөд юу болоод байгаагаа л тэрэндээ ингээд анхаарлаа хандуулад ач холбогдол өгөөд тэгээд явал уг нь бол энэ айгуу тийм айгуу чухал уг нь бол зүйл энийг явах бол тэгээ би бас хэллээсээ яг гриф яг энэ хацлын дараахын грифийг сайн тий яг угшгаа зүгээр давж тахгүй бол бид нар сэтгэл зүйн одоо хордогч симптомыг үүсгдэг тий depression байдаг, addiction байдаг, нойрготол байдаг тий одоо бүр ингээд нөгөө талаараа self identity crisis гэдэг нь одоо өөрийгөө хинбэ гэдэгт итгэлгүй болох тий гэмшлэн ингээд дараагийн бас сэтгэл зүйн олон одоо зүйлсүүдийг үүсгдэг байхгүй юу тийм хамгийн түгээмэл нь жишээлбэл айгүй олон залуучууд шууд хархиталт гээл яваад орчдөг шүү дээ. Хархиталтай альвсэл зугаацсан гэхлээр нөгөө бусад чимээн дээр өөрийгөө ингээд аргацаагаас үлдээ тэрэндээ донтдог ч юм уу. Тэгээд миний нэг тийм одоо юу гэдэг идгээдэг арга гэх юм бол би яг одоо энэ бурууч магадгүй зөв миний хувийн үзэл бодол болохоор mental health-ээс эхлээд physical health-ний илүү төрүүлж орж ирэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэр нь одоо жишээлбэл би яг хизээ одоо ямар нэгэн жижигч томч зүйл алдсан үедээ идэрж байгаа юм бэ гэд бодохоор би хамгийн одоо юу гэдэг маш их ингээд хөлс урсгаад фитнес дээр ингээд нэг гоё болчихдээ шүү дээ. Ялсэл ингээд гадуур ингээд алхдаг ч юм уу. Ямар нэгэн тийм хөлсөө урсах зүйл хийсэн дараа сэтгэл санаа цаанаас өөдрөг болж ихсэн үедээ тухайн болсон үйл явдал хэлийг толгойн дотор процесс илүү гэдэг зөөр хийдэг юм шиг надад анзаарагдаад байдаг. Тэгэхээр яаж одоо энэ идрэх гэдэг процессыг зөөр даун туулах ямар нэгэн тийм зөв арга техник бичээл бид нар ингээд бяцлах хэрэгтэй юм уу? Тэгээ юу ажиллах вэ? Айгуу гоё point санагдчихээн. Тэгэхээр чи өөртөө яг тохирох аргыг олцсон юм шүү дээ. Яаж грифтээ бидээл хийвэл одоо яг үр дүнтэй байна гэдгийг олцсон баг. Тэгэхээр энэ дээр хүн болгон өөрөөр хариулт үзүүлдэг. Яагаад тэгэхээр тэр хоорондын
үүссэн тий attachment одоо энэгшил холбоос нь хэр хүчтэй байсан, хэр урт хугацаанд үргэлжилсэн, хэр их чиний ирээдүй тий хүсэл мөрөөд зүстгэл энд болсон байсан. Тэгээ энэ олноос хамаарат хүн болгон өөрөөр хариултал үзүүлдэг. Тэгээд яг тохирно гэдэг нэг арга бол байхгүй. Дахиад миний хэлж байгаараа дахиад өөрийгөө айгуу сонсох хэрэгтэй. Тэгээ би яг яагаад вэ? Тэ мэдээж хэрэг чиний гаргаж ирж байгаа яг өнцөг бол амар чухал. Яа тэгэхээр зэрэг яг гриф бидний тархинд нэг тийм одоо foggy одоо тийм мөрсгөөс манай шиг өмсгчдэг. Тэгэхээр тэр үед бид нэр яг тийм тодорхой бодох чадварг болчдөг байхгүй юу. Тэгээ дээрэс нь стрессийн нэг гормон ялгаруулаад эхэлдэг болохоор төвшүүрийн байдал үүсгээд байдаг. Скол яг ингээд ер нь бол тийм бид нэр яг эрүүлэр юмсыг харж бодох чадваргүй болчдөг учраас нэгдүгээр таг physical exercise-ууд тэг ингээ хийх үед бид нар угаасаа нөгөө биеийн хөлсөөр гадагшлаа тавшрах үйл явц тэг ингээд энэ чинь бас нэг therapeutic үйлдэл шүү дээ тий. Тэгээд ирэнгүүт бид нэр арай өөрөөр бодох чадвартай арай өөр өнцгөр ингээд харах. Дээрээс нь яг нөгөө дасгал хийгээ ч юм хөлсөө гаргаа явж хахад нөгөө бид нар бас нөгөө өөрийн мэдхгүй бидний тархин дотор процесс явагдчихэдэг байхгүй. Тэгээд цэгцлэгдчихэдэг гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө гриф чинь ерөнхийдөө уу гашуугээд уу гэдэг чинь бүр ингээд асар их хэмжээний одоо тийм мэдрэмжүүд холилдсон үйл явц байхгүй юу. Тэгэд яг ийм ингээд холилдсон, tangled болсон юм. Тэрийг л ингээд нөгөө үзүүрийг нь олж авах амар чухал. Тэгээд тэр үзүүрийг энэ хүмүүс янз бүрийн аргаар одоо олж авдаг гэх юм уу. Өөрсдөнд тохирох аргууд гэтээ өөр байгаа. Тэгээ хамгийн зүгээр яг нийтлэг одоо хүмүүс эдгэрэх хэрэгтэйгээ түрүүний нэгсэн 3 point хийсэн шүү дээ. Би яг юунд одоо харамсаж байна? Ямар харамслууд байна? Би энд өөрийгөө буруутгах чинь үү? Тэгэх юм бол өөрийгөө уучлах тий, харамслаа тодорхой олгох. Буруутгалаа бол яг юунд буруутгах байгаагаа тэгээ тэрийг өөрийгөө уучлах. Хоёр дахьт нь чи үзэн ядалт гомдол байна уу тий? Нөгөө хүндээ тий. Тэр нь яг юун дээр ямар тохиолдол юун дээр тэгсэн байна? Тэгээ тэр хүнийгээ бас үзэн ядаж байгаа бол уучлах. Тэгээ энэ хоёр процессыг ер нь хийсний дараа хүний сэтгэл айгүй хөнгөрнө. Тэгээд эрэнгүүт яг нөгөө талархал гэдэг байгаа. Одоо чиний нөгөө талаараа физиологиороо дамжуулаад бид нар өөрөөр харах одоо боломжийг олгож байгаа бол энэ хоёр процессыг хийсний дараа хүн одоо бас дахиад юмсыг өөрөөр харах боломжийг өөртөө олгодог гэсэн үг. Тэгээд эрэнгүүт яг өөр юмсыг боломжийг олж харах ч юм уу, талархах сэтгэл төрөх ч юм уу ийм үйл явц байгаа. Тэгэхээр яг энэ хоёр шат ямар нэгэн байдлаар бол хүмүүс л нүүр тулах хэвээр тэг явах хэвээр процесс байдаг. Тийм. Өөрөөсөө асууж байгаа түрүүний асуултуудыг яг өөрөөс асуу ихлээр надад ч тулгардаг шин дийл хүмүүс байгаа. Өөрийгөө аюух тийм хүн чинь цаасаал ингэ зөвтгөх гээд байдаг. Тэ ингээд за одоо жишээлбэл үүдийн түрүүний нэг аюу жижигээс тэр визний асуудал дээр чинь угаасаа л хамгийн их нь гараад ирсэн. Хайлтч тэ миний буруу биш гэд боддог ч юм уу. Тэнгүүтээ нөгөө нэг сайд би үзээ ядаа зуугаад байгаа байхгүй. Тэгэхээр яг үнэнтэй ингээд нүүр тулна гэдэг бол хамгийн хэцүү момент байдаг. Үнэнтэй нүүр тулахын тулд яах ёстой вэ? Тэгэхгүй бид нар ч нөгөө үнэнг нь харахгүй л байгаа болохоор ингээд хин нэгэнд бурууга өгдөг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд цухтаагаал яваад байдаг. Энд дээр одоо юу гэж зөвлөх вэ? Ер нь нэг юм асуултууд бид нар ингээд нэг дахин лавлан гүнзгий асуух сурах хэрэгтэй юм шиг зүгээр санагдаж байгаа хгүй. За окей, энэ үйл явдал болчлоо. Тэг алдагдал ч юм уу те. Би одоо энийг буруутгаад эсвэл өөрийгөө буруутгаа хэнийг буруутгаад яг ямар үр ашиг те байгаа юм бэ? Инглээгээд би юу өөрчилж чадах юм? Инглээгээ шийдэж байгаа. Тийм шийдэж байгаа юу? Тэг гэдэг одоо асуулт. Тэрийг л урах хэрэгтэй. Гэхдээ тодорхой хэмжээнд угаасаа хүний эн чинь нөгөө байглаас өгсөн өвтлийн дагах хариуллага гэхгүй тийм ингээд хамгаалах одоо хамгаалах гал гэхгүй окей. Яа тэр өвдөлттэй шүү дээ тий. Чи ингээд лос мэдрэх айгүй амар биш шүү дээ. Тэгэл өөрийгөө буруутгах тий ингээл удаа чи өвдөлттэй. Тэгээ тэр өвдөлтийг ингээд мэдрэхэд хэцүү байгаа учраас нөгөө бидний өөрсдийн маань нөгөө хамгаалах систем тий хамгаалах арга хагаал тэгэнгүүт нь тийм бодлоод орч ирэл. Тэгвэл нэг тэгээ бодчих юм бол за би арайч нэг тийм муу мэгээг юм байна гэдэг ч юм уу self одоо өөрийгөө нэг жоохон тайвшруулах арга хагаад байгаа гэсэн үг. Гэхдээ яг энэ ингээд одоо бас айгүй чухал. Хүмүүс яг энэ байдлаар ингээд яваад бүр илүү яг нөгөө чиний хэлснээр үнэтэйгээ нуур тулахгүй яваад байдаг гэсэн үг. Тэгээ тэр нь бас айгүй хор уршигтай гэх үү.
жинхэнэ яг үнэтэй нуур тулаад жинхэнэ асуудалтайгаа жинхэнэ одоо дотор төрөөд байгаа тэр их гашуудал асуудал юу гэдэг нь те үгүй ядал гомдол буруутгалтайгаа нүүр тулахгүй байх магадaltaй гэсэн үг. Тэгвэл ингээд явбал хүн бараг насан туршдаач грифээ одоо бүрэн тайлахгүй явж бас болдог тий. Тийм байна. Өмнө жил манай ээжийн төрсөн ах нь бурхан болоод төрсөн ахны төрсөн дүүн юм байна. Тэгээд яг хажууд нь байхад надад айгүй хэцүү байсан байхгүй юу? Нах захна гэсэн үг юм шүү Тийм, нах зах гэсэн үг. Тэгээд би бол яг тийм сайн дотн танихгүй ба. Гэхдээ зүгээр яг ээжийг харахад бол угаасаа нүдэн дээр бүр ингээд сэтгэл санаа шалаар нэг болоод ээжтэй яаж харьцах тухайгаа юусаа ойлгоогүй байхгүй тэр үед. Яаж хажууд нь ингээд хань болоод хажууд нь гимшлэг үзүүлээд бүр ингээд юу ч хэлэх тийм одоо юу хэлгэж юусаа мэдэхгүй. Тэгээ одоо зүгээрээ ч гэж хэлж бас болохгүй те утахгүй ингээд бүцээ сайхан болно гэж хэлхэмжиж байгаа. Сонж юм шиг яаж тэр хүнтэй харьцах тухайгаа би юусаа ойлгохгүй явсан юм нь бол тэгэхээр яг тийм одоо юу гэдэг мэдээж ингээд тэр чинь айгүй түгээмэл тохиодог. Угаасаа хүн төрхөл юм бол үхэн үнэн. Тийм учраас эргэн тойрны хүнд тийм хэцүү хацал хэцүү зүйл тохиоход хажууд нь байгаа хүн ер нь яаж харьцах хэрэгтэй байдаг вэ? Айгүй чухал асуулт байна. Хүмүүс айгүй их нэг асуудаг дээрс нас айгүй сайн мэдтгүү. Би ч гэсэн өөрөө мэдтггүйсэн. Тэгээд одоогор ингээд сурч мэдээд ойлгоо явж байгаа зүйл нь ер нь бол чи зүгээр хамт байгаагаа мэдрүүлэх хамгийн том дэмжлэг. Нэг тодорхой үг одоо хүн тусаална ч юм уу үйлдэл тусаална гэхээс илүүгээр дахиад нөгөө тэр хүний уу гашуу бид нэр хэлж мэдэхгүй байхгүй юу. Хүн заримд нь хүнд заримд нь хөнгөн тий. Жишээлбэл чанд бол ах цахтайгаа тий сайн албаг байсан учраас тийм шиг гэтэл ээж чинь бол тий ингээд амар хүндэсэн тий. Тэгээд тэр үед юу гэхээр зэрэг хүн нэг ганцаараа биш байгаа хин нэг надтай хамт байгаа гэдэг хамгийн том одоо өмнөх төшөг болдог. Ямар сэтгэл зүйн одоо асуудал мэдрэмж юу тэг хүн ганцаараа байхад илүү хүчтэй санагддаг. Хин нэгэн байгаа гэдгийг мэдрэхэд хүнд ингээд нэг ядажтай ингээд намайг ойлгох сонсох хин нэгэн байгаа гэх. Тэгэхээр би хамт шүү гэдгээл мэдрүүлэх амар чухал. Хэлэх үг гэвэл тэг одоо юу гэдэг сэтгэлийн тэнхээтэй байгаараа хүчтэй байгаараа юу гэдэг тэр үгнүүд нэг тийм тус болдог. Тэрний оронд зүгээр ингээд энгийн харилт ярианууд заримдаа илүү одоо дэмжлэг болдог гэх юм уу. Цайгаа уух уу, хоол идэх үү тий. Яа тэгэхээр тэр хүн одоо нөгөө дээрэс нь ингээ ууг гашуудж байгаа яг хүн өөрөө яг бэлэн болох үед ууг гашууга тайлж эхэлдэг байхгүй юу. Зарим хүмүүс шууд илэрхийлдэг те ямар хэцүү байгаагаа уйлал одоо дотоод сэтгэлээ харуулслаа юу гэдэг буруутглаа те ярьж эхэлдэг. Зарим нь бол ингээ хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг тэр хүн өөрөө яг ярьж эхлэх хүртэл ер нь өөрөө яг юу хуваалцж эхэлж байгаа гэдгийг хүлээх хэрэгтэй. Тэгээд тэр хүнийг нь тэгэл тэр яриаг нь дэмжиж өг, сонсож өг. За тийм хэцүү байгаа ойлгож юм те. Ингээд тэгэл хамгийн бас нэг одоо нийтлэг зүйл нь би ингээд танд туслахад хизээд бэлэн шүү. Хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй гэдэг энэ л айгу хамгийн чухал одоо бодитс ер нь бол дэмжлэг юм аа. Дээрэс нь одоо жижиг сайжиг одоо тэр үед чинь нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Гриф чинь ингээд фог үсгчдэг, манан үсгчдэг. Яг тодорхой ингээд бодож чаддаг. Тэгэхээр яг тухайн үед яг тэр хүнийг бас нөгөө олон юмд шийдвэр гаргаж тэ агуулахгүй айлуулах тэ тэрэн дээр нь бас тусалж өгөх айгуу сайн. Одоо яг өөр өнцгүүдийг тэг харуулж өгөө тэ шийдвэр гаргах жаахтаа ингээ нөгөө ууг гашуугийнхаа тэ сэтгэл хөдлөлөөрөө мэдрэмжээрээ хандах гэ тэ тэр үед нь ингээд за ийм байвал ямар вэ гэдэг ч юм уу тэ тэр бас айгуу бодит дэмжлэг болдог гэж тэ мэдэж авсан тэ. Тэр үед айгуух амиа орлсон. Ер нь ингээд амиа орлох шалтгаануудын нэг нь яг грифэс болдог гэж би ойлгоод байгаа байхгүй. За жишээ нь ингээд юу гэдэг гэр бүл салалт за аль эсвэл бүр ингээд яг Монгол хэр байдгийг мэдэхгүй байгаа ч Японд бол ажилласаа халагтлал бол шууд ингээд амиа орлдог ч юм уу. Иймэрхүү кейсүүд бол гарч ирдэг учраас хажууд нь байгаа хүн нэг тэрийг зөвөр ойлгоод явах нь айгуу чухал юм байна гэж бол ойлголоо. Тэгээд одоо цаг дээр бас авчирна гэж би одоо таны ярианаас бол ойлгоод байгаа байхгүй. Жишээ нь нөгөө хүн чинь яг тухайн үйл явдлаа бодоод ингээл өнгөрсөнд байгаад яг мэдээж бодох нь бол чухал ч гэсэн давхар тэр хүн чинь яг одоо энэ минутанд амьдарч байгаа юм чинь тэр минут руу ингээд авчирхад нь туслах нь бас айгүй чухал юм байх таа гэж ойлгож байна.
Тийм яг зөв нөгөө нэг бол хүн харамсал буюу өнгөрсөн рүүгээ очиод нэг бол ирээдүйгүй одоо би яана энэ хүн байхгүй тэр айгу амин хүчтэй бодлоод байдаг хгүй. Тэгээ бас хүмүүсийг гацаадаг. Тэр тэгэхээр яг миний энгийн яриа гээд байгаа тэр хүн те одоо яг энэ цаг мөчтэй таны тэр уу гашуудуун ч гэсэн одоо нөгөө таны энгийн хэвийн амьдрал чи өрнөж байгаа шүү гэдгийг л ойлгох те тэр үнцэг айгу чухал байдаг те. Дараачийн яригдах хэвээр сэдв нь болохоор за ингээд харилцаанаас үүдэлтэй уу гашуугаас гадна бас боломжоос үүдэлтэй тийм хацлууд алдагдлууд гэх юм уу тиймэрхүү зүйлүүд өссөндөө тохиодог. За жишээ нь түрүүний хэлсэн нэг жижиг визний кейс байж болно. За аль эсвэл магадгүй би үгтэй айгүй том ингээд ажлын гэрээ зурцсан тэгсэн тэр гэрээ нь ямар нэгэн надаас шалтгааллах ч юм уу шалтгааллахгүй зүйлүүдээс болоод би жишээ нэг 20-30 сая төгрөгийн гэрээ алдах юм бол надад айгүй хэцүү санагдана. Тэгэхээр энэ үед ер нь яаж хандах вэ? Энэ бас арай нэг өөр кейс юм болов уу гэж би бодод байгаа. Тийм боломж алдах үед түнд хамгийн их төрдөг зүйл нь одоо нэг тэр боломжийг алдчихж байгаа нь харамсаар ч гэсэн нөгөө талаасаа ингээд чи нэг алга гаргацсан одоо loser гэж хэлдэг штэ. Тэрийг одоо монголоор тийм яг тийм мэдрэмж төрдөг. Тэр үед өсдөг зүйл нь self identity crisis эсвэл өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж, өөрийгөө харах өнцгөр нь айгүйх одоо орж ирнэ. Эсвэл нөгөө талаараа хин нэг байж бол одоо юу гэдэг нь чамаад боломжийг чухалхаасан хин нэг ч юм уу те. Тэгхийн бол тэр хүнийг одоо үнэлэмж те хандах хандлт ингээд нөлөөлдөг болохоор бас айгүйх тийм одоо яг хин нэг те үхэл хацлын дараах гашуугаас илүү жоохон өөр байдаг. Тэгээ тэрийг ингээд discover хийгээ хүмүүстэй ингээд ярилцаа байж хаад айгүйх ингээд өөртөө те би тгийг байсан бол ч юм уу те. Тэгээ эсвэл ингээд яг тийм би нэг тийм арчаагүй мэдрэмж авч байгаа ч юм уу те ингээд хангалттай сайн биш байсан юм шиг те. Тийм ингээд хангалттай сайн байсан бол тэгээ opportunity болох байсан. Би л одоо хангалтгүй байна гэдэг мэдрэмж авдаг. Тэр бас өөрөө бас дахиад айгүй том бас хэлцүү олон ингээд мэдрэмжүүдийг үүсгдэг байхгүй. Тэгээ энэ дээр бас хэлмээр байгаа нь ямар ч төрлийн одоо loss те ингээд хацал алдагдал те юм байсан ч гэсэн үүсээд байгаа яг сэтгэл зүйн одоо мэдрэмж одоо сэтгэл хөдлөлүүд нь ямар вэ гэхээр зэрэг хэрвээ чи ингээд зүгээр гонигтай ах юм бол за баяртай байх тухай бодож болно те. Айж ивэл чи тайван байх тухай бодож болно. Гэтэл уу гашуу яг бол тэгэхээр зэрэг маш олон emotion те сэтгэл хөдлөлүүд холилдсон байдаг учраас тэр үед яг хүн юу мэдрэх ёстойгоо яах ёстойгоо төдийлээ ингээд тодорхой бодож чаддаг байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо яг тэр opportunity loss ч гэсэн яг адилхан заримдаа хүн бүр яах вэ болохгүй байх магадaltaй. Яг юу болцсон те. Тэгэхээр энэ дээр бас айгүй тодорхой харах хэрэгтэй, ойлголт байх хэрэгтэй гэж бодож байна те. Зөв. Тэгэхээр юу яа гэсэн үг вэ? Шийдвэр асууж байна те. Тий. Аха. Тэгэхээр адилхан дахиад л нөгөө нэг юмараа явна шүү дээ те. Яг би энэ loss болчлоо. Өөрөөсөө асуултаа те. Надад яг яаж нөлөөлж байна те. Би энэгээр одоо юу гэдэг би өөрийгөө буруутгах гэж байна уу те. Харуулсчаа зүйл байна уу? Буруутгах чаа хэн нэгэн байна уу? Одоо юу ч хийж олно шүү дээ. Тэрнээрээ л дахиад юу н ажиллана гэсэн үг тий. Зөв. Бусдыг буруутгах нь миний ойлголтоор бол нэг тийм дутуугийн комплексийн илэрлэл юм болов уу гэж би сүүлд Адлерийн номыг уншиж байхдаа тэгж бодоод за жишээлбэл дөрөвний ярьдаг сэдвээр одоо юу гэдэг хин нэг миний боломжийг авсан ууг нь бол би ингээд ийм мундаг хүн гэж боддог ч юм уу те. Тэгж бусад ингээд хэлж илэрхийлж байгаа тэр хүн дотроо бол өөртөө маш итгэлгүй болсон. Тэгээд өөрийгөө илүү ингээд лагтай ингээд бадруу харагдуулах гээд тэгээд ингээд бултаад байдаг юм шиг санагдсан бохгүй. Энэ тал дээр юу та юу гэж бодож энэ амар тийм нийтлэг кейс гэж би бодоод байгаа байхгүй. Энэ монголчуудын дунд ингээд сөрж ахлан харагдуулах гал те. Тэрний оронд баг ингээд яг өөртөө итгэлгүй гэж хэлэх нь бол буруу гэхдээ зүгээр үнэнг нь ингээд хүлээн зөвшөөрөөд тэр одоо юу гэдэг жишээлбэл нэг ажил дээр өөрөөс нь дараа нь орсон нэг хүн менежер алтан тушаал ингээд захирлын алтан тушаал болонгууд нь би ууг нь бол ингээд юу гэдэг илүү ингээд олон зүйл хийсэн захирал ингээд намайг уруугаар ингээд үнэлээд байна гэдэг ч юм ийм одоо зүйлүүд айгүйх ажиглагтаад байдаг. Энэ дээр ер нь хүн яаж юу гэдэг зөв ингээд сэтгэл зүйтэй байх вэ?
Чи яг ер нь айгүй сайн анализ хийж бодсон юм шүү дээ. Тий яг зөв ингээд дутуугийн дутуу мэдрэмж тий. Энэ нь бас яг ингээ харахаар яг нөгөө чи хангалттай сайн гэдэг мессежийг хайрлагдаж тий ингээ бүрэн дүүрэн тэгж өссөн хүмүүс яг иймэрхүү юм дээр яаж хандаад байна гэхээр зэрэг юу алдаа юу байсан бэ? Юу буруу болчихоо гэдэг нэг асуудал проблем руугаа ингээд анхаарч чаддаг болвол хувь хүний өөртөө итгэх итгэл тий өөртөө ингээ хангалттай сайн гэж итгэдэггүй тэр хүмүүс болохоор би гэдэг нөгөө эгоистик тэг өөр дөрөө төвлөрч эхэлдэг. Тэгэнгүүт нэг бол ингээд нэг бол өөртөө урам хугараад тий өөрөөдгөө буруутгаад тий ингээд явна. Нэг бол нөгөө батлан харуулах тий үгүй тий ингээд би бол юм сайн би одоо чадна тэрлүүгээ ингээд явдаг гэсэн. Тэгэхээр яаж эрүүл сэтгэлгээтэй байх вэ гэдгийг нь дахиад нөгөө өөрийнхөө багаар нь хүлээж авч хайрлах сурах тий тэгээ өөртөө итгэх итгэл юу гэдгийг чи хангалттай сайн гэдгийг өөртөө итгэл. Гэхдээ нэг талаас юм хүн бүх юмыг чаддаг байлаа гэд хангалттай сайн гэсэн үг шиг байхгүй тий. Бид хүн болгонд яг нэг өөр өөрийн гэсэн хэмжээ хязгаар чадах зүйл байгаа. Тэгээ тэрэн дээрээ л сэтгэл хангалуун байцрах ч юм уу тий. Өөрийнхөө байгаа төвшөндөө өөрийнхөө байгаа байдалтай сэтгэл хангалуун байгаад тэгээ дутуу биш тэр мэдрэмжээ л багсгана гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрийг яхин тулд яг өөрийгөө хайрлах тэгэл яг өөрөөрөө байх тусам тий яг өөрөөрөө байж хүмүүст хайрлагдаж үнэлэгдэх тусам л яг тэр сэтгэл зүй улам итүү нэмэгдэнэ гэсэн үг. Тий. Тэгээ энэ нь яг бусдаас хэлээгүй чамаас өөрөөс эхэлнэ. Чи өөрийнхөө дутуу байдалтай тий басан ч гэсэн хүлээн зөвшөөрөө тэрэндээ тав тухтай хагаад гэдэг нь яг дутуу байдлаараа бай гэж байгаа ш. Ер нь өөрийгөө хүлээж аваад яг ингээд нэг өөрийгөө за би ийм л юм байна тий дутуу толмогч гэсэн юм байна гэж хайрлаад эхлэхээр угаасаа цаанаасаа нэг тийм батлан харуулах гэж биш. Зүгээр сайн байх гэж тий өөрийнхөө яг жинхэнэ нөгөө сайн wishing тий би болох гэж ингээд хичээдэг нэг тийм зүйл гарч байгаа байхгүй юу. Зөвөр илүү ихийг тийм зөв тий. Ер нь ингээд сэтгэл зүйн зөвлөлүүдийг ч юм ингээд таны яриаг сонсохоор нийтлэг нэг үрж байгаа дүнэлт нь болохоор аливаа зөв сэтгэл хөдлөлөөр хандах нь өөрөө хамгийн буруу юм шиг гэж би ер нь ойлгоод байгаа. Болж байгаа үйл явдал энэ нөхцөл байдал дээр сэтгэл хөдлөлөөр биш рационал сэтгэлээр хандаж яг үннийг харах гэдэг чадвар бол номер 1 чухал юм байна гэж би ойлгож байгаа. Жишээлбэл стоицизмын яг гол сургаал нь бол юм шүү дээ. Амьдрал ингээд юу ч болж болно. Ингээд ямар ч новшийн зүйл ямар ч ингээд юу гэдэг чамаас шалтгааллахгүй шудраг бус зүйл болж болно. Тэр болгонд сэтгэл хөдлөлөөрөө биш чи өөрийнхөө тарих толгоогоороо өөрийнхөө үндсэн зарчмаараа рационал сэтгэлгээр энэ оюун ухаан гэдэг зүйл хүн заягдсан байгаа юм чи энүүгээрээ бүх зүйл дээр хандаад явах нь зөв гэж байгаа. Гэхдээ нөгөө талдаа яг аргагүй сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол үүсдэг. Сэтгэл зүйч нар бүгдээрээ хэлдэг шүү дээ. Энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл үүснэ, уурлна, ингээд уйлна энэ бүхэн ч нугасаа хүний эрүүл байлгаж байгаа юм. Шинж тэмдэгээд. Гэхдээ тэрийг ингээд хэтрүүлж бас болохгүй гэдэг нь айгүй тийм нэг игзэх ингээд балансны асуудал юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр яаж энэ голынх нь балансыг нь барих вэ? Нэг бол би бүр амар ингээд рационалаар ингээд Путин шиг л баг ингээд ингээл байх ёстой юм шиг. Нэг бол би ингээд айгүй тийм сэтгэл хөдлөлөөр хандах ёстой юм шиг. Энэ бас айгүй хэцүү санагдаад байна. Энийг яхаас өмнө нөгөө хүн хиймлээд бүрэлдэхээс өмнө нөгөө хүн холбоосоор дамжуулаад эйжент сэтгэл зүйтэй холбоотой байдгийг тодорхойлоод гаргаад ирсэн байхгүй юу. Тэгээ тэрнээс үүдэлтэйгээр бидний сэтгэл зүйн доктортой байх уу ямар байх уу гэдэг суурь тавигдчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр хүн бас яг харилцан адилгүй байгаа байхгүй юу. Тэ яг ингээд өөрөө ухамсар тарихаар өөрийгөө захиаж чадах чадвартай хүн байна. Гэтэл илүү эмошндоо захирагддаг хүн байна тий. Тэглээгээд сайн буруу гэсэн ерөөсөө биш. Хүн хүний онцлог тий байгаа. Тэнгүүд эндээс чи яг харах юм бол чи яг хийлгээд үүсгэс эхлүүлээд одоо хүртэл чиний сэтгэл зүй ямар байдлаар явсан юм бэ гэдгээ мэднэ гэдэг амар чухал байхгүй юу. Тэг үнэхээр бага наснаасаа эхлээд айгу трама мэдрээд тий сэтгэл зүй докторгүй байдалтай явцсан хүн тэг хичнээн ингээд өөрийгөө хүчлээд ухамсар югаараа өөрийгөө удирдах гад тэр талд ухамсарт өссөн юм чинь хүний ер нь бол хамгийн түрүүн reaction болж гардаг тий. Бид нэр ухамсараараа юу хийх гээд байгаа гэхээр respond үзүүлэх гээд байгаа. Яг хариул буюу бодож дүгнэж хагаад ингээд нэг хариу үзүүл хариу өгөх гээд байгаа. Гэтэл
сэтгэл хөдлөл чи юу хийгээд байгаа юм reaction үзүүлж байгаа байхгүй. Шууд хариу үйлдэл үзүүлж штэ бодохгүйгээр. Тэнгүүт тэр шууд бодохгүйгээр гараад байгаа зүйл чинь тэр хүн нэг сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй гадаа биш. Тэ ихэнхдээ бидний талд тохомсор суугаад үлдсэн. Байгалийн зүйл. Тий. Нэг одоо ботох одоо боломж өгөхгүй шууд биднээс гарч байгаа reaction байгаа байхгүй. Тэгээд яг хичээл ингээд сураад би өөр дээр ажиллаа явж хахад миний одоо гаргасан хамгийн өөр дээр ажилласан надаа арга нь хэр их reaction үзүүлж जैन, respond үзүүлж जैन тий гэдгээл одоо би анзаарч эхэлсэн байхгүй юу. Би сая шууд амар сэтгэл хөдлөлөөр ажиллаа. Яагаад? Тэнгүүт би яагаад энэ дээр ингэж ууралж юм? Эсвэл би яагаад энэ дээр ингэж айц сандарч юм тий? Тэрлүүгөө ороод ингээд ажиллаад тэр болгонтойгоо ингээд нэгсэндээ даалт ухамсар байгаа тэр багнаснаас үүссэн сэтгэл зүйн асуудлуудаа бид нэр эдгэх тусам ажиллах тусам бид нэр илүү нөгөө ухамсарт дахиараа бодож шийдвэр гаргах чадвартай болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг шууд одоо даалт ухамсарт байгаа тэр трама сэтгэл зүйн асуудлаа шийдээгүйгээр шууд одоо ухамсарт дахиараа яана гэвэл хүн амар ядарна. Амар хичээл сэтгэл гарна. Яагад үл чи байнга бодох хэрэгтэй. Чиний тарих бол маш их ачаална. Тэгэд ийм хүмүүс яа тэгэхээр зэрэг нөгөө талаас эмошн шууд одоо дараад үүсгээд тэгээд тэр дотор бүр интернал бүр ингээд зөрчил явж байдаг байхгүй. Тэгээ харин яг баланс гэдэг зүйл нь би юу ч хэлэх гээд байна гэхээр та тодорхой хэмжээнд угаасаа хүн бид нэр өөрийн яг өнгөрснөөс эхлээд үүссэн сэтгэл зүйн асуудал дээр харж ажиллаж эдгэрэх хэрэгтэй. Тэгснээр яг бид нар даалт ухамсар болно. Яг ухамсар тарих хоёр тий хамтдаа нэг харилцан ажиллах ингээд боломжтой болно л гэсэн үг. Тэгхгүйгээр надад бол одоохондоо сурсан мэдээч хэрэг нэг өөрийгөө тайвшруулах тий эсвэл одоо яг тэрнтэй нүүр тудлах яаж зохицуулах аргууд бол байгаа. Гэтэ яг шууд одоо байнгын ингээд тий ухамсараараа ингээд бүх юм дээр ингээд хандаад байна гэдэг бол угаасаа хүний нөгөө байгалийн өвдөл биш шүү дээ. Хүн ч угаасаа л сэтгэл хөдлөл мэдрэмжүүд байх хэвээр. Тэр мэдрэмжүүд ямар үед эрүүл байх вэ гэх юм бол эрүүл байх үед л байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ танд багнаас нь чинь өнгөрсөн амьдралч үүсчихсэн таны ямар нэгэн сэтгэл хөдлөлт одоо сөргөөр нөлөөлчихсөн тий өвдчихсэн зүйл байгаа бол одоо цаг дээр тэрийг эрүүл болгох айгу хэцүү. Яах чаргагүй бид нар буцаж очичээл ажиллах хэрэгтэй байл. Тэгжээж илүү одоо би ижил төстэй юм болоход тэнд айс сандрахгүй ч юм уу тий. Буцаж очиж ажиллана гэдэг нь нэгсэндээ яг миний хэлээд байгаа зүйл нь би одоо хүртэл ямар сэтгэл зүй юугаар явсан бэ гэдгээ би буцаж ирнэ харна гэсэн үг байхгүй юу. Би ер нь бага насндаа яаж өссөн, яасан, ямар сэтгэлийн трама авсан тий гэдэг тэр зүйлсүүдээ эргэж хараад тэндээ идэвхсэний дараа ер нь бол харьцангуй сэтгэл зүй болон сэтгэл хөдлөл эмошны хувьд бол нэлээд тийм доктортой болчтой юм байна. За монголчуудын нэг онцлог байдаг нь бид нар ер нь аягүй тийм ичимхий ард түмэн хаалттай гэх юм уу. Тэгээд гадны хүмүүстэй ажиллахад за би ялангуяа гайд хийдэг байхад монголчуудтай ингээл жуулчтай танилцуулахаар ер нь ингээд юм ярьдгүй өөрөө төрүүлж хүний асуусан асуултанд хариулна гэхээс биш хэр бараг өөрөө төрүүлж өөрийнхөө дотроо уудалдаггүй. Нилээн тийм дотн бусын гараа ч юм уу уудалдаг тийм арт түмний онцлогтой гэж би бол боддог. За миний 90 тойрны хүмүүс бол харьцангуй ингээд юу гэдэг гадаадад сурцсан ч юм уу тиймэрхүү байдлаар нээлттэй байдаг боловч миний анзаарснаар бол дийлэх хүмүүс аюу тийм хаалттай шин чанартай байдаг. Тэгээ тэр нь бас эргээгээд нөгөө нэг идрэх гэдэг процесс буруугаар нөлөөлөх юм болов уу гэж би түрүүний тантай ярьсан яриагаас бол ойлгож байгаа юм. Жишээлбэл ойлоо нэг засварлаж байгаа үед нэг хальт ярьсан зүйл нь юу юм бэ гэхээр одоо салчдаг гэр бүлийн сал болоод тэгээд тухайн гэр бүлийн салтаа нуудаг ч юм уу тиймэрхүү үзэгдлүүд аягүй ажиглагддаг тэрийг ингээд хэлэх нь одоо тийм жоох ичгүүртэй ч юм шиг те. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө нэг ганцаардл гэдэг мэдрэмжээр та түрүүнд дурдсан ганцаардл гэдэг мэдрэмж ингээд тэсэрүүсээ ингээд ангижирч чадахгүй тэр хүн идрэх процесс өөрөө ингээд боомлдог юм байна гэж ойлголоо. Энэ талаар та нэг жоохон илэрүүлээд яриад өгөх үү. Тийм одоо нэг жилийн өмнө нөгөө би Монгол ирээд бас яг энэ гриптэй холбоотой жоохон юм судлах гад явсан шин. Тэгээ манай яг энэ угашуу ч юм уу те энэ зүйл дээр жоохон хаалттай юм байна гэж утсан. Хаалттай гэдэг нь манай соёл бас айгүй хаалттай. Жишээлбэл одоо од хөстэй хаанаас уйлж болохгүй гэдэг ч юм уу. Эсвэл яг тийм зүгээр
Мэдгүй байна. Миний өөрийн кейс дээр ч ихсэн харах юм бол нэг тийм нээлттэй байгаа л тий надад хэцүү байна гээл тий яриад тэрийгээ яриад тий ингээл бага байсан санагдчихж байгаа. Тэгэнгүүт одоо би сүүлд одоо Европт сурангаа би бас дахиад нөгөө бүр яг аав ээжигээ алдсан үеийнхаа бүр бага насныхаа одоо тэр үе очиод би гашуудж байхад намайг ингээ спорт хийж байгаа хүмүүс те намайг дэмжиж байгаа хүмүүс айгүй нээлттэй би тэр хүмүүст ингээд нээлттэй те заримдаа ингээ би бүр ингээд те ингээд юу ч мэдрэхгүй байна те эсвэл надад амар хэцүү байна би амьдралын утга учир мэдэхгүй байна надад амьдрал амар утгагүй санагдаж байна те гэдэг энэ өмнөдөө ярихад айгүй нээлттэй. Тэнгүүд одоо ингээ бодонгууд нэгдүгээр яг би аав ээжийг бас сурахад айгүй бага байсан болохоор бас яах ёстойгоо мэдэхгүй байсан хинж юу яхаа мэдэхгүй байсан. Гэтэ надад асар их юм төрж исэн байгаа байхгүй юу. Тэгээд тэнгүүд яг эндээс одоо өргөжлүүлээ би одоо яг ажиллаж байгаа хүмүүстээр харахад ч гэсэн тэр хүмүүс бас яг тийм нэг орчин одоо байхгүй бид нар багаас тийг сураагүй л байна л да. Багаас бид нар сэтгэл хөдлөл мэдрэмжээ дотоод сэтгэлээ ингээ нээлттэй хуваалцаж яриаггүй гэр бүлийн одоо хүмүүжил дунд бас тийм юм байхгүй байсан учраас тэрийг ингээ яаж ярихаа бас нэгдүгээрч мэдэхгүй ярьж болох уугүй ч ингээ мэдэхгүй байгаа. Тэгээд хүмүүстэй уулзаад ингээ ярилцж явах ч юм гэр бүл салтын дараа ч юм уу те хүмүүс ирээд явсан хүмүүст ингээ хуваалцаад нийтлэг яригддаг юм ингээд ярих ингээ ихтгэл авах хүн байхгүй гэдэг ч юм уу те эсвэл хин хэлхээ мэдэхгүй эргээд эсвэл тэгэнгүүт эргээд баахан тийм зөвлөгөө авдаг шүүмжлэл авдаг те инг тэг гээд заавчлахаа авдаг. Тэнгүүд хүнд уг нь бол зүгээр л нэг тэр дотоод сэтгэл дотор үүсээд байгаа тэр өвдөлт мэдрэмжүүдээ ярих ингээд орон тэрэн дээр ингээд соёл одоо гэр бүлийн хүмүүжлийн дагуу ч юм уу нэг тийм хаалттай юм байна. Тийм болохоор энэ бас яг тийм нээлттэй яригадаад байдгүй сэдв юм байна тий. Яг л нэг талаараа яг хөө тийм чинь яг хүний гэр бүл салтуул тэр тусмаа айгу хүний хувийн амьдрал гэхгүй тий. Тэр болгон хүн болгонд нээлттэй байх одоо зүйл бол биш. Тэгэхээр мэдээж хэрэг яг итгэж найдаж байгаа хүндээ ярих бол ингээд зөв зүйл. Нөгөө талаараа бас яг чи эн чинь ингээд гэр бүл салт гэдэг юм чинь зөвхөн ингээд тэр хүний хувийнхан бол мөртлөө бас маш олон зүйл ингээд нөлөөлдөг тий. Ажилт нь тий ажлын одоо юу байж болно. Өөрө хүүхдтэй бол хүүхдэд маш томор нөлөөлдөг. Тэгэхээр энийг ингээд зөвхөн хувийнх гээд нууц хаагаад ч юм уу байж болохгүй зүйл байгаа байхгүй. Тэгээ тодорхой хэмжээний нэг яг одоо гэр бүл салтын одоо бол заавал сэтгэл зүй одоо хуудлал хийгдэх ёстой одоо зүйл яа тэгэхээр хүүхэдтэй тусмаа бүр илүү тий яа тэгэхээр хүүхэд тэр гэр бүл салт чинь ингээд нэг хоёр насанд хүрсэн хүмүүсийн одоо яг зөрчилдсээр гэхүү за болохгүй юм байна гэж болж байгаа. Гэтэл хүүхэд яг тийм биш байдаг байхгүй юу. Хүүхдэд аав ээж нь адилхан л үнцэнтэй байдаг. За магадгүй хүчрхийлэл орсон байвал хүүхдэд өөртэй тэр бол өөр зүйл. Гэтэл бол ингээд аав ээжийн шийдвэр хүүхдийн шийдвэр биш. Тэнгүүд хүүхдэд бас энэ амар хүндэр төсдөг учраас тий хүүхдтэй ярилцсан хүүхдэд зөвлөлцөх гээд ингээд юмнууд ингээ орж ирдэг. Тэгэл яг энэ болгоноос ингээ харахаар нэг талаараа бид нарт соёл нөлөөж нөгөө талаараа бид энэний талаар нэг сайн мэдэхгүй байна уу да гэж бодсон. Яг яаж хийх ёстойгоо ямар байх ёстойг тэгэл магадгүй яг гэр бүл салтын дараа тэгэл салсан хүмүүсээс сургамж аваад явд юм уу тий аав ээжээсээ зөвлөмж аваад явд юм уу яг яаж хүмүүс бас яг одоо яг давж туудлаад байгааг би бол одоохондоо яг олж мэдээ ч юм уу те судалгаа гаргацсан юм байхгүй. Гэхдээ нийтлэг харсан юм нь илүү тийм халттай найз нөхдийн хүрээлт итгэлийн хүрээнд л ингээд ярьцдаг. Тэгээ тэн дээр нь бас яг зөвхөн таарах үгүй те. Эсвэл шүүмжлэгдэх үү эсвэл одоо зааста нөгөө хүнийг нь бүр буруутгаад те өөрийг нь дэмжээд дүүлгээд явах уу. Тэгэхээр энэ амар нөх хүний кейс яг чиний сая хэлдгээр хүрээллүүд яг ямар нээлттэй хүмүүс байна уу үгүй байна уу гэдгээс л айгүй өөр болоод байгаа санагдаад байгаа тийм. Тийм юм байна. Нөгөө талд нээлттэй байх гэхээр бас яг ийм асуудал гарч ирсэн юм байна л да. Өөр дээрээ бодсон чинь ховж ийн монголчууд айгүй дууртай. За тэгээд би хин нэг нь магадгүй нээлттэйгээр өөрийнхөө мэдрэмжээ ч юм уу өөрт тулгарч байгаа асуудал итгээд ярихад нийл мэтгэд эргээд нээжихэн дээр тэр асуудал бүр хүнээс дамжаад сонсдод орж ирдэг байхгүй. Тэгээ би яг тэрийг сүүлд бас айхан мэдрээд нэг хүн итгээд ярьсан чинь хамгийн ичгэн дээр ингэж ирсэн. Тэгээ тэр үед би юу гэж бодогдсон юм бэ гэвэл за ер нь ярихгүй байх хэрэгтэй юм байна. Тэгээ энэ бол ингээд цуу яриа гэдэг зүйл чинь ингээд хөврөө төврөө шал өөр болоод явцдаг болохоор би ярихгүй байсан надад үлзээтэй юм байна гэж
би тийм төгөлтөнд хүрсэн баггүй. Тийм болохоор би ер нь хувийнхаа асуудлуудыг ялангуяа яг зөвхөн надтай хамаарах асуудал бол би нээлттэй ярьдаг. Гэхдээ би болон бусад өөр этгээдтэй холбоотой буюу ямар нэгэн харилцааны асуудлуудыг бол би хүнд юусоо ярихаа болсон. Энэ ер нь зөв ч юм шүү буруу ч юм шүү би мэдэхгүй байгаа энийг бол. Зөвл гэж бодож. Тийм болохоор л яг сэтгэл зүйч гэдэг хүн байгаа штэ тийм. Бид нэрт хүмүүст хуваалцах сэдв зүйлс байгаа. Хуваалцахгүй хастай зүйл байгаа. Хэлхий цаар гэдэг зүйл байгаа. Тэ харилцаа нь тийм ч учраас яг тэр тусмаа юм гэр бүл салч юм уу хацаад ямар нэгэн одоо яг харилцааны юм дээр бол хин энд яг ярьж байгаа шалтгаан нь чи зүгээр зүрстгэлээ уудлах гээд байгаа мó зүлг авах гээд байгаа мó тий энийг айгуу сайн бодгол хэрэгтэй байна. Тэгээ чинийг энэ хүн нэг хуваалцчихлаа гэд эргээд энэ хүн 100 хүн задрахад чамд нэх ач холбогдолгүй бол окей тий чи ярьж болно. Гэтэл энэ нь чиний хувьд үнцэнтэй эмзэг тий ингээд нууц ахыг хүсэж байгаа бол чи хинд ярих вэ гэдгээ бодгол хэрэгтэй байна. Тэгээд тийм ч учраас одоо миний хувьд бол яг ууг хашуу гэр бүл салтын дараа ч юм уу хүмүүс ч сэтгэл зүйн дүнд заавал мэрэгжлийн хүний дэмжлэг айгуу чухал ахгүй. Тэгвэл тэр хүн чинь тэнд буруутгахгүй зөвлөхгүй одоо юу гэдэг яг л чамд хэрэгтэй тэр зөвлөгөө дэмжлэг нь болж чадах учраас мэрэгжлийн хүмүүс бидний одоо байгаа нэг шалтгаан тэр гэхүү тийм. Нөгөө талдаа ч байх яг сонсож байгаа хүн талдаа бас танаас зөвлөгөө одоо өгөх хэрэгтэй болов гэж бодод байна л да. Тиймэрхүү хүний одоо юу гэдэг ямар нэгэн эмзэг сэдвээр хүн сонсож байгаа үед мэдээж ингээд зөвлөхгүй байх хэрэгтэй. Зүгээр сонсоод тэр хүний мэдрэмжийг ингээд гаргах хэрэгтэй. Тэр хүний өмнөөс нь бодох хэрэгтэй гэж айгүй олон ном дээр ч бичигдсэн байдаг. Маш олон хүмүүс зөвлөдөг. Гэхдээ жишээ нь хин нэг над дээр ингээд одоо юу гэдэг өөрхөн асуудал уудалж байгаа үедээ би тэрийг мэдж байгаа мөртлөөсөө яхаа арахгүй ингээд нэг тийм ингээл хэвээр байх та ингээд зөвлөх гээд ингээд дотроос нь гарч ирэх гээд байдаг байхгүй аюу хэцүү. Тэгэхээр ер нь яаж одоо юу гэдэг үнэхээр яг тэр хүний өмнөөс ингээд бодно гэдэг чинь маш хэцүү ур чадвар байгаа шүү дээ. Тэр ур чадварыг яаж сурах вэ? Яаж бид нар ингээд зөв сонсогч байж сурах вэ? Өөрийгөө хоосон байлгах. Одоо бидний хамгийн том ашигладаг техник бол тэгээ бүхэл одоо надтай ирж байгаа хүмүүстэй уулзахдаа бүх цагт өөрийгөө хоослох хэрэгтэй байхгүй. Би хоосон байх хэрэгтэй. Миний бодол хоосон. Би яг юу хийхтэй би тийм зүгээр нэг толны тусгал шиг л сууж байгаа. Тэгээ тэр хүн над яг тийм ингээд надтай яриа сууж байхдаа өөрийгөө ямар байгаагаа харахад тэр хүн өөрөө бас одоо ямар байгаагаа олж хардаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг хоослох гэдэг чинь тийм хэцүү ингээд техник боловч нөгөө талаараа яг сэтгэл зүйн ингээд мэрэгжлийн бэлтгэхэд ингээд айгүйх бид нэр асуулт их өөрсдөөс асуудаг байхгүй тий. Уулзч гэсэн бид нар хүмүүсээс асуудал их асуудаг. Тэгээ миний зүгээр бас яг одоо юм би яг энэ хүний оронд өөрийгөө тавьж үзлээгээд би энэ хүний амьдралаар амьдарч чадахгүй. Амьдарч мэдэхгүй би энэ хүн шиг бодож би энэ хүн шиг сэтгэхгүй. Тэгэнгүүт энэ хүндтэй би ингэтэйгээ хилээд үгэн гэдэг. Гэтэ яг тэр чинь миний л үг байхгүй юу? Миний л өнцгөөс олж харж байгаа. Миний л үг, миний л таамаглал. Гэтэ энийг тэр хүн аваад яг миний бодож байгаа шиг те миний төсөөлт тооцоолж байгаа шиг хэрэгжүүлэх хүн тэр. Гэтэ тэр хүн тэгж чадахгүй үгүй юу бид нэр битгэхгүй тий. Тэгэнгүүт зүгээр яг миний боддог зүйл нь хүмүүс бид нар юу хийж чадах вэ гэхээр зэрэг ер нь нэг ингээд заа зөвлөөд ингэ тийгээ тий өөрийнхөө юмыг яхаас гэдэг зүгээр тэр хүн өөрөө гаргалгаагаа тий олж харахад нь яаж туслах вэ? Тэхийн тулд чи ямар асуултууд асуух. Асуултад асуусах айгу одоо бидний ч гэсэн ажлын нэг онцлог одоо техник байдаг. Тэгээ бид нар ч гэсэн айгу тийм одоо нэгсэндээ рефлектив тусгал асуултууд асууж за одоо чамд хэцүү байгаа маань тий. Чи одоо ямар хэцүү байгаа нэг юу болж юм тий. Тэнх үед чамд юу бодогч юм ч юм уу тий. За одоо юу харуулсалт хүрж юм. Яг юунд харуулж юм ч юм уу тий. Ингэхэд иймэрхүү л одоо асуултууд асууж ингэж л одоо яг юм хэлж өгөх нь хамгийн үр дүнтэй. Тэгээ мэдээж хэрэг би түрүүн бас хэлсэн тий би чамтай хамт шүү тий. Би чамд туслахад бэлэн шүү гэдэг л энэ хандлага бас амар үр дүнтэй ах тий. Гэтэ яалчууд ярихаар ингээд ямар ч ярианд ингээд дүнэлт гэдэг зүйл аваад байдаг шүү дээ. Тэгээд хоёр хүн хоорондоо ярьж байгаа даа тэгж байгаа юм байна ингэж байгаа юм байна. Дүгнэхээр за одоо жишээлбэл ингээл нэг инээдтэй яриа байдаг нөхдөл хоорондоо залуугийн талаар ярихаар хоёр охин суулж байгаа сал
гэдэг шүү дээ. Тиймэрхүү байдлаар яхаа аргагүй ингээд сонсоо тэр үний ингээд ойлгоод оглоод тэгээд эцэст нэг тийм дүнэлт нь ингээд орчих гээд байдаг байхгүй юу. Тэгэхээр дүгнэх гэдэг зүйл өөрөө тэр буруу юу гэж би асуух гэдэг юм л да. Дүгнэж болно шүү дээ. Гэтэ ингээд бодол хийж ялна. Тэрийг гэтээ заавал хэлэх шаардлагатай үгүй гэдгийг л бодох хэрэгтэй байна. Тийм. Угсаал бид нэр сонсож байгаа бидний тарих ажиллаад өөрөө ирэхгүй л ингээл юмнууд бодогтоол тий гэсэн байна. Дүгнэлт хийгээ ч юм уу тий ингэх юм шүү гэл бодлоо яриад байна уу? Эсвэл яг чи тэр хүнд хэлмээр байгаа юм хэлээд байна уу гэдэг бас амар том Тийм ээ. Маш том ялгаа байгаа. Ихэнхдээ хүмүүс айгүй их нөө шууд бодлоо ингээд гаргаад тий яриад байдаг юм шиг. Гэтэ бодол бодит байдал хоёрын хооронд айгүй том ялгаа байгаа шүү дээ. Аа чи тэгж бодогдож байгаа юм байна. Чам тийм үнцээ харагдаж байгаа юм. Тэр чинь буруу гэсэн үг биш шүү дээ тий. Гэтэ тэр бодлоо дахиад нэг бодох хэрэгтэй ч юм шиг тий. Окей би ингэж хэлэх нь энэ хүнд үр ашигтай юм уу? Үр дүнтэй юм уу? Тэгээ тэр магадгүй зарим нь чи өөртөө үлдээгээд бодоод үлдчих болно. Зарим нь бодож үзээ за хэлэхэд тэгвэл тэрийг хэлж болох юм тий. Эсэ. За хамгийн сүүлийн асуулт руугаа орё гэж бодож байна. Бодлоо хоослох гэдэг бас айгу чухал сэдв мэдээж. Тэгээд сонирхолтой нь би яг өчтөр бодлоо хоослох тухай ном уншаад тэр үнэ өглөө оруулсан байхгүй. Тэрэн дээр ямар жишээ гардаг юм бэ гэхлээр зөвхөн маань үтсэн байж магадгүй. Ава Кензо гэдэг Японы 19-р зуунд амьдарч ирсэн байт харваач. Бараг ингээ харахад ингээд самурай шиг зэвүүнийг мастер өгөн байдаг. Тэгээд тэр хүн шавнартаа юу гэж зааж сургадаг юм бэ гэвэл тэр хүн орж ирсэн шавнартаа ихний хагасч юм уу жил ерөөсөө ингээд хэрхэн харуулах вэ гэдэг тухай бүр юу ч заадаггүй. Бодлоо хоослох тухай, одоодоо төвлөрөх тухай энэ бүх одоо юу гэдэг орчноос ангижрах тухай тэр хүн заадаг. Уг нь бол ингээд одоо жишээл юу гэдэг би бокс сурах гэж очсон мөртлөөсөө жишээлх юм бол би ингээд боксын тухай ямар ч арга техник сурахгүйгээр зөвхөн л ингээд тухайн орчиндөө ингээд одоодоо төвлөрөх тухай заалгуулдаг. Тэгээд тэр хүн за одоодоо төвлөрч байгаа юм байна гэдэг шавнараас харсан үед жинхэнэ нөгөө арга техникээ зааж эхэлдэг. Бодлоо хоослох гэдэг нь миний ойлгосноор бол ямар ч ингээд спорт, урлаг, аль эсвэл ингээд ажил дээр нар бодлоо хоосорлж хичээхгүй байх юм бол ингээд хамгийн зөв арга одоо юу гэдэг хамгийн зөв зам голдрол руу ордог юм шиг байгаа юм. Хичээвэл хичээх тусам тухайн зүйл нь ингээ хоолддог. Арга техник, стратеги бодох тусам үйлдэл хийлгэх холддог. Тэр нь бас яг ялгаагүй одоо хүнийг сонсож байгаа үедээдсэн тэр бодох тусам ингээд орчин цагтаа байхгүй байх тусам ингээд шал талын ингээд юм толгойн дотор орж ирээд юм шиг байна. Тэгээ сэтгэл зүйч нар ер нь яаж одоо юу гэдэг одоодоо төвлөрөхийг хооцсон байх тийм бодлоо хоослох гэдэг зүйл дээр одоо юу гэдэг ямар нэг арга одоо техник байдаг юм уу эсвэл ингээд юу гэдэг амьсгал дээрээ төвлөрдөг юм уу ер нь яаж одоо энэ хоосон байх энэ хоосон төлөв гэдэг зүйлийг өөрт хэрэгжүүлдэг вэ? Бид нар нэг заахтаа угаасаа нэг сэтгэл зүйчдийн одоо суурь одоо байх хэвээр зан чанаруу тий чадварууд байгаа штэ тий. Тэр дунд нөгөө эмпати тий нөгөө одоо өрөвдөн хаалгах тий энэрэн хаалгах сэтгэл warmth буюу тий ингээд халуун дулаан тэгээд хүндлэл гэдэг respect гэдэг ийм гурван маш чухал элемент орж ирдэг байхгүй юу. Тэгээд тэн дундаас яг суралцдаг ингээд зүйл нь техник гэж хэлэхээсээ илүү тэгээд яг энэ нэг тийм чадварт суралцах нөгөө талаасаа яг өөрийн яг бүр ингээд үзэл бодол тий итгэл үнэмшил тэр зүйлдээ нэг шингээх ёс зүйдээ шингээх ингээд зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нэгсэндээ яг мэрэгжлийнхаа онцлог яг нөгөө өөрөг оройлыг бүрэн ойлгох байгаа байхгүй юу. Бид нэр манай багш нар ингэж хэлдэг ингээд 50 жил 40 хэдэн жил ингээд насаараа ингээд сэтгэл зүйч хийсэн хүмүүс ирээд тэгж хэлдэг байхгүй юу. Мэднэ гэдэг чам сайн биш ээ. Тэ харин мэдэх ингээд тэ чи ингээд хичнээн шиг ингээд ном уншаач мэдлэг гэтээ чи яг тэр хүний өмнө хязээч чиний мэдлэг тэр хүнд одоо тусаалахгүй. Чи тэр хүний дахиад миний хэлдгээр чи тэр хүнтэй хамт байсан. Тэгээд яадаг гэхээр зэрэг би ч гэсэн одоо ингээ яхта яг одоогийн энэ үйл явдал те одоо би бүрээтэй яриад явж байгаа сууж байгаа энэ мөрч чинь хамгийн үнцэнтэй байхгүй те эн чинь энд л одоо хойлонгийнх нь яриа өрнж штэ те тэнд хойлонд нь холбоос үсч энд л ач холбогдол өгөх тухай те түүнээс бол одоо чи ямар шийдвэрт гарах юм ямар үр дүнд хүрэх юм тэр бол ингээ ирээдүйн зүйл эсвэл дүгнэн ярилцах дахиад өнгөрсөн тэгэхээр яг одоо
энэ хүнд юу мэдрэгдээд байгаа, юу болоод байгаа, ямар байгаа гэдэг дээр л бүрэн ингээд төвлөрөх тухай байхгүй. Тэгээд нөгөө яг хэлсэн би бол толны тусгад болж байгаа. Тэ. Тол хизээч тэр хүн харуулгатай тэ 1 минутын өмнө өсөн ийм байсан уу гэж харуулдаггүй тэ. Эсвэл 1 минутын дараа тэ юу гэдэг ийм байна гэж харуулдаггүй. Яг одоо ямар байгааг нь л харуулдаг. Яг тэрэн шиг тийм байхгүй юу? Би яг одоо энэ хүн надад ярьж байхад би тэр яриаг л сонсно гэхээс биш тэ дүгнэн бодно гэдэг чинь миний оюун санаа аль хэдийн хаа нэг тийшээ явцсан байна. Би тэнд байхгүй. Тэгэхээр бидний нэг мэрэгжлийн утга учир нь байхгүй болчих. Тэгэхээр яг зөв буруу үнэн худал юу ч ярьж исэн ч хамаагүй би тэр хүнийг сонсож өгнө гэдэг энэ одоо нэгсэндээ бүр бидний ажлын одоо мэрэгжлийн маш чухал суурь одоо ойлголт ёс зүй чадвар байх хэвээр. Мэдээж хэрэг болоод хооллохын тулд бид нэр мэдээж их оюуны ажил хүмүүсийн юм ингээд сонсно гэдэг. Тэхийн тулд яг өөрийгөө суллаж одоо чадах техникүүдийг арга барилуудыг эзэмшдэг байх хэрэгтэй. Тэгээ тэр нь яг одоо өөрийгөө тайвшруулах. Тэр нь бас маш олон амьсгалын нөхцлүүд байж болно. Би бол байгальд аягүй сайн өрүүлдэг. Эсвэл яг нөгөө ганцаараа одоо яг байх тийм чимээгүй байх одоо дасгалууд хийдэг гэсэн. Юу ч ингээд ярихгүй, бодохгүй ингээд хоосон ингээд байх тэр дасгалыг хийх одоо тийм хийдэг. Өөрөө яг тийм хувь одоо эсвэл физикэлтэй дасгалууд хийгээд ч өөрийгөө тэгж болно. Тэгэхээр тийм дасгал одоо тийм техникүүд ч байгаа. Гэхдээ нөгөө талаас хамгийн чухал нь миний хэлдэг даа зүйл нь яг үндсэн өөрийгөө ойлгоог яг маш сайн ойлгож аваад тэр л байх гэж бодож байна. Тийм байна тий. Ярьж байгаа хүндээ бүрэн төвлөрч тэр хүнд одоо юу гэдэг тэр хүний өнцгөөс би өөрөө ямар байх хэвээр гэдгийг давхар бодоод тэр хүн надаас юу хүсэж байгаа гэдгийг тэр ролыг маш сайн ухамсарлаж чадах юм бол илүү оновчтой гэж байгаа шүү дээ. Окей. За ингээд ерөөхдөө бол подкастаа өндөрлөж байна. Тэгээд маш гоё үнэтэй цаг зав зарцуулж удахгүй Швейцар руу буцаж байхад манай подкастт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд бид хоёр болохоор яг одоо энэ UB Art Gallery-гээд номын сангийн замисртал тэгээд усын драмын эртмийн бүжгийн лавла театрын яг энэ дэд хүмүүс аягүй сайн мэдэх байх. Тэгээд би доор линкийг оруулж энэ уус аягүй гоё орчинтой. Тэгээд энэ одоо байгаа гэсэн болохоор террас тэгээд дотор бас сууж болдог. Тэгээд энэ хажууд нь Монгол гэртээ тэгээд 3 дахь өдөр болгоо Ladies Night болон Jazz Night болдог учраас яг найзуудтайгаа цаг зав өнгөрөхөд маш гоё тохиромжтой бөгөөд миний бодлоор бол Улаанбаатарт байгаа хамгийн гоё кофе шопын 3 хурууны бол нэгт нь орохоор маш гоё юм орчинтой газар байгаа. Тэгэхээр та бүхэн маань өргөн үйлчлүүлээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дахин өөрийнхөө үнэтэй цаг зав зарцуулж оролцсон маш их баярлалаа. Тэгээд таны дараагийн ажил амжилт сономоос том одоо энэ амжилт хүсье. Баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Bye bye.